Сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзгээсээ өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Энэ бол манай киноны гол дүр Линда. Тэрээр Priester Solutions хэмээх компанид стратеги төлөвлөлтийн менежерээр ажилладаг. Харин түүний хамтрагч Динован гэгч ер нь л хамаг ажиллаа манай Линдагаар хийлгчээд гавьяа шагналыг нь өөрөө авчдаг хуншгүй нэг. Удалгүй Линда гэртээ хараад тижээвэр тот SVT-дээ ажил дээрээ болсон бүх зүйлээ ярьж өгөв. Компани дарга нь нас барж оронд нь түүнийхүү Брэдли ерөнхийлөгч болох гэж байгааг дуртаад өөрийгөө ч удахгүй дэд ерөнхийлөгч болж тушаал твшин гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлнэ. Ийхүү зурагтаа асааж өөрийн хамгийн дуртай амьд үлдгэсэд хэмээх реалити шоуга цааш нь үзлээ. Дараа өдөр нь Брэдли ч албан ёсоор компани шинэ ерөнхийлөгчөөр томилогдов. Линда түүн дээр очиж танилцаад өнгөрсөн жилийн 100 сарын үдэшлэгээр уулзаж байснаа сануулхад тэр зүгээр л толгой тохиолдол өнгөрлөө. Мөн Линда түүнд эмгэнэл илэрхийлсэн боловч Брэдли үүнийг нь бараг сонссонгүй. Харин ч түүний уруул дээр наалсан жижигхэн хоолны үлдэгдэлд эвгүүцэж байгаад уучлалтгүй цааш явлаа. Удалгүй гүйцэтгэх захирал Франклин компаниудын нэгдлийн талаар тайлбарлаж байх зур Брэдлиг гартан Линдагаас үсэрсэн бололтой хоолны үлдэгдлийг анзаархан тэр. Ийхүү Брэдли үүнийгээ тунаа загас гэдгийг мэдмэгцээ Линдаг бохор заваан гэдэл доромжилж гарав. Харин Франклин Брэдли тандан талигач эцэг нь Линдаг дэд ерөнхийлөгчөөр томилно гэж амлаж байсныг сануулсан ч Брэдли энэ албан тушаалыг өнөөх Донованд өгнө гэдгээ тоомжиргүйхэн хэлж орхилоо. Франклин ч Линдаг жинхэнэ ажлын морь бөгөөд эцэг нь бүх зүйл дээр түүнд найддаг байсныг онцлсон хэдий ч Брэдли огтхон шийдвэрээ өөрчилсөнгүй. Гэвч Франклин Бангкок дахь салбарт нь том асуудалд гарсан бөгөөд Донован үүнийг ганцаараа зохицуулж чадахгүйг тайлбарлахад Брэдли ч санаа алдаад асуудал зэгцэртэл Линдаг ашиглачаад дараа нь хална хэмээн шийдлээ. Удалгүй Линда Донован Брэдли хоёрыг дотн гихч нь инээлтэн зогсохыг харлаа. Гэтэл найз нь түнд Донован дэд ерөнхийлөгчөөр тушаал твшиж байгааг хэлээд тэд коллежид байхдаа нэг нийгэмлэгт байсан бөгөөд одоо ч хамт гольф тоглодог болохыг хэлэхэд уурандаа шатсан Линда шууд л Брэдлигийн өрөөрөө яваад орчихлоо. Тэр үед Брэдли нэгэн ажил горилагчтай ярилцлага хийж түүнээс чи миний төлөө хэрэг хол явах вэ энэ гэдэл айлгуудж өгч байваа. Харин Линда шууд л яриаг нь тасалж яагаад компанид 7 жил ажилласан өөрийг нь биш дөнгөж 6 сар ажилласан Донованыг тушаал твшүүлж байгааг улаан нүр дээр нь шууд л асууж. Харин Брэдли түүний хийсэн ажлыг нь үнэлж тоотой харьцах чадварыг нь биширдгээ хүлээн зөвшөөрсөн ч хүмүүстэй харилцах чадвар суултвал удирдах албан тушаал тохирохгүй хэмээн тайлбарлав. Энэ албанд хүмүүсийн сэтгэлийг татдаг, бусдад таалагддаг, бас гольф тоглодог хүн хэрэгтэй гэж тайлбарлаад дээрэс нь Линдагийн шүдний завсар ямар нэгэн зүйл орсон байгааг гэж түүнийг бүрч эвгүй байдалд оруулаад авав. Ийхүү Линдаг нулимс унгаж эхлэхэд Брэдли нэгэн санал тавьсан нь Бангкок руу хийх аялалд нь хамт явах байлаа. Хэрв тэр асуудлыг шийдэж чадвал тушаал твшүүлэх асуудлыг нь дахин бодож үзэж магадгүй гэж тэр амлав. Яг энэ үед Брэдлигийн сүд бүсгүй зуурын орж ирсэн бөгөөд Брэдли Линдаг манай хамгийн шилдэг ажилчдын нэг хэмээн танилцуулахад зуурыч эвгүйхэн инээмсэглээд авав. За ингээд ч болоогүй Брэдли бүр Линдаг ширээн дээрээ хуурц эвгүй үнэртэй хоол байнга иддэг гэдгийг дурдаад цаашид амралтын өрөөнд хооллож байхыг зөвлөв. Үүнд ч ихэд эвгүүргсэн Линда эд зүйлсээ шүүрч аваад өрөөнөөс гарахдаа өөрийгөө байгаагаараа л хангалттай сайн хүн гэдгийг чимээгүйхэн шивнэн. Хэд хоногийн дараа Линда Бангкок руу явах хувийн нислэг онгоцны буудал дээр ирлээ. Тэрээр өнөөх асуудал дээр шүнжин ажиллаж нэгэн гарц олсон талаараа Брэдлид баяртайгаар хэлсэн боловч Брэдли түүнийг огт тоосонгүй. Зүгээр л бүх хүмүүст онгоцон сухыг тушаав. Нислэгийн үеэр Линдаг үргэлжлүүлэн ажиллаж байх хооронд өнөөх Донован ч түүний Survivor шоунд зориулж хийсэн бичлэгийг нь олцсон бусдаа үзүүлж байх нь тэр. Бичлэгт Линда байгальд ямар их хайртай болон гаалаасаа 3 өөр арга мэддэг талаараа ярьж байлаа. Ийхүү Линда чихвчээ тайлмагцаа бүх хүмүүс өөрийг нь шоолон инээлтэж байгааг сонсоод уурандаа хийсэн бүх ажлын файлаа устгаж орхин тэр. Яг энэ үед онгоц хүчтэй агаарын устгалд орж үйлчлэгчж хүн бүрийн суудлын бүсээ бүслэхийг сануулв. Гэвч хэдхэн хормын дараа бүхээгийн даралд унаж цонх агаран нүх гархан тэр. Линда ч Донованд гараас
сунган туслахыг оролсон ч Донованч гэж зэвүүн гар түүний суудлыг булаацалдан бүр боож унахыг оролдов. Гэвч Линда түргэн сэтгэж сэрээ шүүрэн авч түүн рүү дайрахад Донованы зангиагаа хаалганд авчуулагдан Линдагаас аврал ирж эхэллээ. За тэгээд хэдхэн секундын дараа онгоц далайд унах ба Линдач суудлын бүсээ тайлж амьдсан ч ухаан алдаад унчхан тэр. Маргааш нь Линда далайн давлгаанд туугдан нэгэн алслагдсан арал дээр сэрлээ. Ийхүү цааш алхасаар элснээр ухаангүй хөвтөж буй Брэдлидээ таарч биег нь шалгатал хөлөнд нь гүн шарах үүссэн байв. Тэдэнд хорогдох газар хэрэгтэйг ойлгосон Линда наргил модны навч цуглуулж нэгэн оромж хийгээд авлаа. Мөн шуурга эхлэхэд тэрээр нүх ухаж борооны ус тосхын тулд наргил модны хайлсан дээр гайдлын навч дэвслээ. Дараа өглөө нь Брэдли ханиалгасаар сэрэхэд Линда цуглуулсан усаа ууж байв. Тэрээр Брэдлиг сэрмэгц баг зэрэг ус өгөх ба сул дорой хിവэр байсан Брэдли бусад хүмүүсийг асуухад Линда тэдний хинэн ч амьд үлдээгүйг гонигтаагаар дуулгав. Инхүү Брэдли талархсан харцаар түүн рүү харж асарч сувилсанд нь баярлснаа илэрхийллээ. Удалгүй Линда гал асааж чадсандаа хөөрөн баярлах ба Брэдлид загас хүртэл авчирч өгсөн ч тэр итгэхээс татгалзахад тэнхрэх ёстойг нь сануулж хүчээр шахуул идэвлөв. Мөн энд л Линда амьдралдаа анх удаа өдөр тутмын стресс, эмх замраагүй байдлаас хол жинхэнэ амар амгалан мэдэрч эхэлжээ. Маргааш нь Линда дунгийн хисаа олж одоо тэд амттай эмгэн хумс идэж болно гэдгийг Брэдлид баяртайгаар хэллээ. Харин Брэдли энэ арал дээр хэр удаан гацах бол гэдэгтэй л санаа зовж байгаа харагдана. Мөн Брэдли түүнээс элсэн дээр тусламж гэж бичих зэргээр тусламжийн дохио хийсэн эсхийг авалахад Линда инээж амьд үлдэхийн төлөө завгүй байсан тул энэ талаар бодох зөвхөө гарсангүй хэмээн тайлбарлав. Мөн Брэдли түүний хичээл зүтгэлийг үл тоомсорлож GPS эсвэл онгоцноос эргэж идэгдэж ирсэн ямар нэг тоног төхөөрөмж хайсан эсхийг нь шалгав. Харин Линда түүн рүү чимээг өгөн ширтгэд Брэдли түүнд төгс гэрийн эзэгтэн дүр эсхээ болж тэднийг аврах тал дээр анхаарлаа төвлөрүүлэхийг тушаалаа. Гэвч энэ Линдаг уурлуулж хэрв тэр байгаагүй бол Брэдли одоо амьд байхгүй байсныг хатуухан сануулхад Брэдлич бүр тоосон шинжгүй ярваа сайрал байлаа. Мөн тэрээр хөдлөх гэж оролдоод хөлөө ашиглаж чадахгүй хിവэр байгаагаа ч ойлголоо. Ийхүү Линдаг туслахыг оролдоход Брэдли уурлаж надад маш зөөлөн хүр хонгор минь химээ яжлаад өөрт нь хүрэхгүй байхыг мөн хүндэтгэлтэй харьцахыг шаардав. За тэгээд манай Линдач яаж тэсгэвдээ? Хамаг юмаа цуглуулад цааш алхахад Брэдлич араас нь хаашаа явж байгааг нь асуун амттай эмгэн хумсны хоолоо аваад яваарай хэмээн давхуурхан шолов. Манай хүнч Линдаг буцаж ирнэ гэж хүлээсэн ч бүтэн нэг өдөр өнгөрөхөд тэрээр эргэж ирсэнгүй. Зөвхөнгөө барсан Брэдли уус гуйж хашгирч эхлэх ба шөнө нь сэрүүн салхиг салхилж оромжийг нь ч нурааж орхив. Ийхүү дараа өдөр нь Линда эцэст нь буцаж ирж баг зэрэг ус өгөөд одоо тэд оффист байхгүй байгааг нь хатуу сануулад авав. Удалгүй Линда зэрлэг гахах бололтой мөр олсноо Брэдлид хэлж агнахаар жад бэлтгэлээ. Ийхүү Линда гахайг амжилттайгаар агнчаад ан хийх үнэхээр дуртайгаа Брэдлид тоомжиргүйхэн хэлээд авав. Тэр шөнө Линда гахай махаа шаарч тэд эцэст нь нэг юм сайхан холлож чадлаа. Брэдлич мах үнэхээр амттай байгааг хүлээн зөвшөөрөхөд Линда толгой дохиод чангаар инээж эхлэв. Гайхсан Брэдли юун тийм инээдтэй байгааг асуухад түүнийг яг л тайрдас шиг хөдлөхгүй сууж байхад өөрөө хоолыг залгуулж байгаа нь инээдтэй байна хэмээн Линдач шоолоод авав. Маргааш Линда ойг судалж яваад цэвэр усны их үүсвэр оллоо. Мөн усанд орчоод явах гэж байтал алсад нэгэн зав үзэгдэх ба тэр тусламж дуудах шахсанч өөрийгөө зогсон. Одоохондоо арай болоогүй хэмээн чимээг өхөн шивнэлээ. Тэрээр буцаж ирээд цэвэр усны шинэ их үүсвэр олсноо хэлэхэд ууртай байсан Брэдли тэд яагаад одоо болтол аврагдаагүй байгааг бухимдон асуув. Хэдийнэ 2-7 хоног өнгөрчгөөд байхад хэмээн Брэдлиг үгэлэхэд Линда зүгээр л мөрөө хавчин хүн амьд үлдэх хамгийн ихний дүрэн бол эерэг хандлагатай байх хэмээн зөвлөнө. Брэдли аврах салб барих юм уу арлаас гарах ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж уцаарлахад Линда энэ нь хамгийн эцсийн арга байх болно гэлээ. Тэдэнд хоол хүнс уус оронж байгаа бөгөөд бидээ хайн болж байгаа нь энэ арлыг тийм ч муу биш болгож байгаа юм шүү хэмээн тэр асуув. Гэвч Брэдли наран түлэгцэн арьсаа Линдад харуулад энэ нь Линдагийн амьдралын хэв маяг байж болох ч түүнийх биш гэдгийг шулуухан хэллээ. Харин Линда түүнийг болгоомжтой байхыг сануулсан боловч Брэдли өөрт нь юу хийхийг заах хэрэг Линдад байхгүй хэмээн зөрүүдэлж өөрийгөө топ 500-д багтах компани гүйцэтгэх захирал хэмээн томорч гарваа. Линдач аавын чинь байгуулсан компани уу хэмээн мөн мөчөөгөө өгөхгүй ууралсанд Брэдли Линдаг газар дээр нь хальж өөрийн гэсэн хуаран байгуулахаар шийдлээ. Тэр доголсоор цааш явж оромж барихаар мөчөр цуглуулсан ч тэр дороод нуран унахын тэр дараа нь гал асаахыг оролдтол гинэт бороо орж ус цуглуулах гэтэл
бороо мөн л гинэт зогсоод түүнийг ёстой л нэг шоколад авав. Маргааш нь өлсөж туйлдсан Брэдлийн нэгэн шавж барьж идэхийг оролцсон боловч тэр даруй ой гутан нулимж орхилоо. Эцэст нь тэр бардам зангаа хайж Линда дээр очиод бид өнгөрсөн жилийн зул сарын баярын үдшилгээр уулзсан байхаа хэмээн зөөлнөр хэлв. Мөн Линдагийн бэлтгэсэн хоолыг магтаад хутгийг нь анзаарч хаанаас авсныг нь сонирхтол Линда эрэг дээр урсаж ирсэн хэмээн худал хэлв. За тэгээд хэсэг чимээгүй байсны эцэст Брэдли санаа алдаад арал дээр болон офис дээр түүнтэй хэрхэн муухай харьцаж байсандаа чин сэтгэлээсээ уучлалтгүй. Тэгэхээр би халагдаагүй гэсэн үг хэмээн Линдаг асуухад тэр толгой сэгсэрч түүн шиг хүнгүйгээр компани сүрэх болно гэдгийг хүлээн зөвшөөрөв. Ийхүү Брэдли хуаранд нь буцаж очиод түүнээс суралцаж болох хэсгийг нь даруухнаар гуйлаа. Хэсэг бодсны эцэст Линда чи миний төлөө хэр хол явах вэ хэмээн түүнийг өөртөө нь адил асуулт асуухад Брэдли ч тэр даруй цамцаа тайлж эхэлсэн ч Линда зогсоож зүгээр л тоглосон юм аа. Би ч хам шиг хүн биш гэд хоолыг нь нэдвэлв. Линда Брэдлийг өндөр хатан хисаанд ирэх өөрийн дуртай ажиглалтын зэг рүү дагуул явлаа. Нарийн ангалыг болгоомжтой гатлахад нь тусалж аюулгүй гарсны дараа хэд хэдэн амьд үлдэх дүрм зааж эхлэв. Шар ногоон эсвэл цагаан өнгөтэй жимс хизээч идэж болохгүйг эргэлзүүл арьсан дээрээ түрхэж шалгыг тайлбарлав. Мөн X хэлбэртэй хад руу заан арлын тэр хэсэг хортой ургамал өргөсөөр дүүрэн тул тийшээ зүгэлгээс зайлсхийхийг анхааруулав. Буцаж явах замд Брэдли төр зогсож амьсгаагаа дарахыг хүсэж Линдаг зөвшөөрөх үед гинэт түүнийг хөл доорохад нуран унахын тэр Брэдлич маш хурдан гараас нь татаж Линда гаргалаа. Удалгүй Линда галын дэргэд гадил жимс тавиад дулаан нь цардуулыг сахар болон хуврагдаг болохыг тайлбарлаа. Брэдли амталж үзээд гайхалтай амттай болсныг магтахад Линда инээмсэглэн үүгээр проно буюу шоронгийн хүмүүсийн хийдэг эсэгсэн жимсний арх хийснээ хэлв. Ийхүү тэд шүн хамтдаа ууж Брэдли үнэхээр сайхан амттай байгааг хэлэхэд Линдач баярлаа Свити хэмээн хариулав. Тэгээд тэр даруй уучлалтгүйж Свити бол түүний тижээвэр татны нэр бөгөөд түүнийгээ санаж байгаагаа хэлв. Брэдли инээгээд түүнийг зөвхөн шуудаагаа амьдардаг байсан гэсийг асуухад Линда өмнө нь гэрлэж байснаа дэлгэв. Салсан эсгийг нь асуухад нөхөр нь нас барсан гэж Линда гунигтайхан хариуллаа. Брэдли уучлалтгүйсэн ч Линда хэрэггүй гэд нөхөр нь сайн хүн байгаагүй яаж хайрлахаа мэддэггүй байсан гэлээ. Харин Брэдли Линдагаас нөхрөө орхиод явах талаар бодож байсан гэсийг асуухад Линда өдөр бүр боддог байсан ч ганцаараа үлдэхээс айсандаа явж чаддаггүй байснаа хүлээн зөвшөөрлөө. Нөхөр нь яаж нас барсныг асуухад машины осол байсныг ч хэллээ. Нөхөр нь архины хамааралтай бөгөөд уух бүрдэн түлхүүрийг нуудаг байсан ч нэг өдөр маргаан ширүүсэж түлхүүрээ өгөхгүй гэхэд нь нөхөр нь түүнд аимшигтай зүйл хийжээ. Эцэст нь тэр түлхүүрийг нөгч түүнд сүүлчийн хундаг архийг нь аягалж өгсөн байж л дээ. Линда энэ түүхийг урд өмнө хиндэж ярьж байгаагүйгээ хэлээд хэсэг чимээгүй байсны эцэст магадгүй бид энэ арлаас явах хэрэггүй ч байж болох юм хэмээн санаалдлаа. Маргааш өглөө нь Линдагийн толгой аимшигтай өвдөн сэрэх ба төд удалгүй хорогдох байрыг дайрсан ширүүн шуурга эхлэхэд Линда бүх зүйлэн орхиод Брэдлийг дагуулan нууцлаг агуу руу хурдан явлаа. Мөн хүчтэй жижирсэн Брэдлич маш хүйтэн байна гэд биеийн дулаанаа хуваалцахын тулд Линдаг өөртөө ойртуулаад л тэд баг зэрэг дотонсож байгаа нь харагдана. Шуурганы дараа Линдаас ирж байрандаа буцаж ирэхэд бүх зүйл нь бүрэн сүрсэн байлаа. Тэрээр эрэгт хитрхи ойрхон барьсандаа өөрийгөө буруутгаж юу болсныг Брэдлид хэлв. Харин Брэдли зүгээр дээ гэд энэ удаад арай өндөрлөг газарт дахин шинээр барьж болно гэд мөн хөлн сайжирсан тул эцэст нь тусалж чадхаар босноо гэж тэр хоёр хамтдаа шинэ хорогдох газар барьж эхлэв. Удалгүй Брэдли хөлн хөшөж байгаа тул өндөрлөг газар руу баг зэрэг алхмаар байна гэхэд Линдач мөн цуг явахаар болов. Брэдли арал дээр амьд үлдгийг зааж өгсөнд нь талархаж энд өнгөрөөсөн хугацаанд дэмий гарч байгаагүй хэлэхэд Линдач санал нийлнэ. Мөн Брэдли Линдад оройн хоол хийж өгөхийг санал болгоход Линдач инээмсэглэн зөвшөөрлөө. Шөнө болж Линда хувцас янзалж байх зур Брэдли гайхмаар амттай хоол бэлтгэжээ. Линда амталж үзээд үнэхээр сэтгэл хөдлөж хоол хийж чаддаг байсан гэсгийг нь асуухад Брэдлич үгүй гэд дандаа гаднаас хоол захиалдаг эсвэл тоогоожор гээлэгдэг байсан гэдгээ тайлбарлав. Гэтэл гинтэл Линдагийн толгой эргэж газар унах ба Брэдлич нууцаар барьсан салааг хідэн хангамжийн зүйлсийн хамт шүүрэн авч ганцаараа сухтыг оролдохын тэр. Гэвч тэр эхний хүчтэй давлгааг давж гарсан ч дараагийнх нь түүнийг нүмрэн авч живүүлж орхив. Хэдий Линда хортож бөөлжөж байсан ч ус руу гүйн орж түүний эрэг рүү татаж гаргалаа. Маргааш нь Брэдли түүнийг хортуулах гэж оролцсноо хүлээн зөвшөөрөхөд Линдач үүнийг хэдийнэ мэдэж байснаа маш тайвнаар хэллээ. Мөн тэрээр түүнийг алахын тулд хавгүй их хортой жимс хэрэгтэй болно гэдгийг сануулад түүнд
түүнд шарсан наймаалж өглөө. Мөн Линда түүнд одоо өөрөөс нь тушаал авч амьд үлдэхийн тулд өөрөөс нь хамааралтай байх нь хэцүү байж болох ч энэ бол бодит байдал гэдгийг хатуухан хэлв. За тэгтэл гинтэл Брэдли хөдөлж чадахгүй байгаагаа анзаарлаа. Яг энэ үед Линда үннийг тайван гихчэнд дэлгэж түүнд мэдрэлийн тохиог хаадаг хөх цахирагт наймаалж идүүлснээ хэллээ. Дараа нь тэр хорны үйлчлэгээ хэдхэн цаг л үргэлжлэн гэдгийг хэлээд энэ хугацаанд хөдөлж юу ч мэдэрч чадахгүйг нь цаашид юу болох гэж байгааг бодвол магадгүй дээр байх гэдгийг тайлбарлав. Мөн тэрээр байнга тэнэж алга болдог сахилгагүй нохойныхоо тухай яриад аав нь түүнд энэ бол нохойн буруу биш. Зүгээр л түүнийг засах хэрэгтэй гэж хэлж байсныг нь дурсган тэр. Ийхүү Брэдли цус хараад маш их айд сандарсан хэдий ч тэр нь зүгээр л нэг харах байсан болж таарав. Линдач түүнд өөрийнх нь сайхан сэтгэлийг сул дорой байдалтай андуурахгүй байхыг анхааруулад дараагийн удаад энэ нь харах байхгүй шүү гэдгийг маш сануулв. Дараа өдөр нь Брэдли түүнтэй ярихаас татгалзахад Линдач түүний сэтгэлийг сэргийхээр шүүслэг жимсэнд явлаа. Гэвч тэрээр нэгэн завны чимээ сонсоход зөөрийн ирэг дээр ирцээ түүн рүү гүйж чангаар тэврэн авах нь тэр. Мөн тэрээр даруй Брэдлиг амьд байгаа эсхийг асуухад Линдач тиймээ хэмээн харамсангүй хариулав. Албан ёсны эрлийн ажиллагааг зогсоосон ч зөөрийн өөрөө бууж өгөлгүй зав хөслөн үргэлжлүүлэн хайсаар байж л дээ. Ийхүү тэднийг Брэдли рүү дагуулж явах ба замдаа Линда тэд зөвхөн хоёулаа яваа юу? Эсвэл ойролцоо аврах баг байгаа эсхийг тоомжиргүйхэн асуухад завны ахмад зөвхөн тэдэл байгаа гэдгийг хэлв. Линдач толгой дохиод дүд зам гээд тэднийг өнөөх өндөр хатан хисаараа дагуулan явлаа. Зөөрийн Линдаг хэвийн амьдралдаа буцаж орох болсондоо баяртай байгаа хэмээн цоглогоор хэлэхэд Линда хариу дугарсангүй. Үүний оронд тэрээр гутлынхаа үдээсийг үдэх хэрэгтэй байна гэд зөөрийг төрүүлээд алхаж байхыг хүсв. Удалгүй Ахмад болон зөөрийн тусламжгүйн хашгиралтах тул сонсогдхон тэр. Үзэгдэл солигдож Линда хорогдох байрандаа буцаж ирээд чимээгүйхэн хэвтээд өглөө. Брэдлич түүнд завны мөр харсан бөгөөд очиж шалгах хэрэгтэй хэлэхэд Линда өнөөдөр би өвцөн тул чөлөө авч байна хэмээн хариулав. Тэр шөнө хин нэгний хашгирах дуугаар Линда сэрж эрэг рүү хартаад зөөрийн далаагаас мөлхөн гарч ирж байхан тэр зөөрийн түүнийг алхахыг завцсан хэмээн буруутгаж алуурчин гэж дуудах боловч энэ нь зүгээр л хард арсан зүуд байж тарлаа. Маргааш өглөө нь Брэдли зэрлэг гахааг нь гар зэвсгээ барин чимээгүйхэн урагшлаа. Гэвч санамсаргүйгээр амтныг үргээж орхих ба урагш харахтаа тэрээр элсэнд булагдсан нэг зүйлийг анзаараад ойртоод хартал зөөрийн алмаазан бөгөж байхан тэр. Үүнийг таньсан тэрээр сэтгэлээр унаж хашгирсаар хуарандаа буцаж гүйж Линдатай нүүр тулаад зөөрийг алсан эсхийг нь шалгаан асуулаа. Линдач өөрт нь хүрэх гэж байгаад зөөрийг халтарч унсан хэмээн тайван гихчэнд хэлэхэд Брэдлич тэгээд яагаад эртгэн хэлээгүй юм бэ хэмээн орилж гарав. Гэвч Брэдли түүнд итгэхгүй байгаагаа хэлэхэд Линдач санамсаргүй хэрэг байсан хэмээн гүрээсээр л. Ийхүү Линда хутгаан авахыг завцсан ч Брэдли аль хэдийнэ авчихсан байлаа. Тэрээр шууд л ойроо гүөхөд Брэдлич түүний хөөх ба энэ харгас тэмцлийн үеэр Брэдли Линдагийн үснээс зулгахад Линда түүнийг хазаж эсэргүүцлээ. Эцэст нь Линда чулуу шүүрэн авч түүнийг цохиход Брэдли солиорсон мэт чангаар инээж эхлэв. Галзууртлаа ууралсан Брэдли түүн рүү дахин дайрсан ч Линда хутгаа шүүрэн аваад түүнийг дүрж орхин тэр. Брэдлич зовтож чадсан бөгөөд Линдагийн очиж болохгүй гэж анхааруулж байсан арлын нөгөө хэсэг рүү гүйн очтол тэнд юу байсан гэж нэгэн тансаг хариш байхыг олж харлаа. Зүхрөнгөө барсан тэрээр хаалгыг онгойлгон дотгош орж хутах айсан боловч гинэт чанга эргчаар Линдагийн дуу гарахыг сонсов. Линда нэгийг нь үлдээгээд бусдыг нь хэдийнэ хайчихсан гэдгээ тайван хэлээд хутах зүгээр л эрэг рүү урсаад ирсэн гэдэгт яаж итгэж чаддгийг нь шоолон гинэв. Эцэст нь Линда үннийг дэлгэж энэхүү харшин нэгэн тэр бомтны эзэмшил болохыг хэллээ. Дотгош ормогцоо хамгийн түрүүнд аюулгүй байдлын системийг унтраасан бөгөөд үүнийг эзэн хизээж анзаараагүй гэлээ. Мөн тэд аль хэдийнэ аврагдах боломжтой байсан ч өөрөө явахыг хараахан хүсэхгүй байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрөв. Энэ бүх хугацаанд Брэдлид авчирч өгч байсан хоол үнэндээ энэ харшаас гарсан болохыг хэлж түүнтэй цагийг өнгөрүүлэх үнэхээр таатай байсан. Тэрч байтугай түүнийг шин свити минь гэж дуудаж байснаа хүлээн зөвшөөрөв. Гэхдээ тэр үүний дараа болсон зүйлийг төлөвлөөгүй байсан бөгөөд зөвхөн тэд хоёулахнаа амьд үлдсэн нь магадгүй хувь тавилан байсан байх хэмээн хэллээ. Удалгүй тэрээр харшаас олсон ангийн бууга барьсаар түүний өмнө гарч ирээд тэдний хооронд бүх
бүх зүйл шал өөрөөр эргэж болох байсан гэдгийг тайлбарлав. Харин Брэдли хүн бүртээ муухай харцдаг аимшигтай хүн байснаа хүлээн зөвшөөрөв. Тэрээр Арал болон Линда өөрийг нь өөрчилсөн гэд түүнд хайртайгаа илэрхийлж хоёулаа энэ арал дээр үрд хамтдаа үлдэж болно гэж хоёр дахь боломж олгохыг гуйлаа. Гэвч гэнэт Линда үзүүлэнгийн нэгэн ивэр алга болсныг анзаарах ба түүний хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Брэдли дайрхан тэр. Линда хан дээр байсан гольфийн цохиурыг хурдан шүрж авахад Брэдли ангийн бүг булан авч гохыг нь дарсан ч сумгийг болж таарав. За тэгээд Линда түүнийг гольфийн цохиураар хүчтэй цохиж эцэст нь түүнийг хөнөөж орхилоо. Ингээд энэ явдлаас хойш 1 жилийн дараа Preston Solutions компани ерөнхийлөгч болсон Линда алдартнуудын гольфийн тэмцээнд орж байгаа нь харагдана. Сэтгүүлч түүнийг аимшиг туслаас аврагдсан цорын ганц хүн жинхэнэ амьдрал дээрх амьд үрдэг чимээн танилцуулаад хэрхэн амьд үрдэж чадсан бэ хэмээн асуулаа. Харин Линда тайвнаар ам үргцэн хамт олон минь надтай дурсамж болон үлдсэн нь намайг урагшлахад хөтөлсөн хэмээн хариуллаа. Түүний туршлагаа сэтвэлэн бичсэн бестселлер болсон ном нь кино болох гэж байгаад ямар сэтгэлдэлтэй байгааг нь асуухад Линда баяртай байгаагаа илэрхийлээд хүмүүст нэг зүйлийг ойлгуулахыг хүсэж байгаа тул дараагийн номоо өөртөө туслах чиглэлээр бичгээр төлөвлөж байгаагаа дэлгэж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувагтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.